Сайн байцгаана уу? Та бүхэндээ эрүүл энхийг хүсэн мэдчилж байна. Хэрхэн 100 наслах вэ? Нэвтрүүлэг эхэллээ. За өнөөдрийн сэдэв бол бага насны хүүхдийн арчилгааны талаар ярилцгаулна. За энэ дугаарыг хамтран ажигчаар чанартай онцлогоо эрүүл ирээдүйн эрт илрүүлгийн медскан болон үрждэг цар хариултаа хадгалсан худалдаа хөгжлийн банк маань оролцож байна. За нэвтрүүлэг НТV болон Од Мөндөр радио 107 83.3 гэсэн хос толгоноор та бүхэндээ хүрдэг. За студид медскан эрт илрүүлгийн төвийн гүйцэтгэх захирал Хавдар судлаач эмч Бат Эрдэнэ эмч маань болон зөвхөлөгч Орно хоёр ажиллаж байна. За эмчээ тэгэхээр хоёлаа өнөөдөр манай гарагийн хамгийн арчаагүй амьтны тухай ярих гэж байна. Одоо нэг залуу эцэгчүүд маань нөгөө хүүхдийг одоо хоол ундын нөгөө л унтуулаад болоо штэ гэдэг нэг тий тийм бас ингэ санагддаг байхгүй юу. Гэхдээ яг ингээд начир дээрээ тулахаар залуу эцэгчүүд одоо би үл жишээ нь ингээд анх хүүхдээ гар дээрээ яаж барих вэ гэдэг. Уг нь ингээл чухам мундаг ном одоо тийм юм зөвлөгөөнүүд үтээд ирсээр яг яхаа мэддэг юм билээ шүү дээ. Сормуусыг хараад хүүхэн чи сормуус нь ургацсан юм уу гэж гайхаж байгаа жишээний. Тэгээд нөгөө оройн памперсын дотроос нь юм бор юм гараад ирэнгүүт энэ юу вэ чи хоолунд идэг өхөөч идэг хүүхэд баас юм болов юу юм бол гэж гайхаж майхаад яг нөгөө зунгагтаа тий энэ мэтлэн ингээд огт мэдхгүй ертөнц рүү ингэж ордог юм байлээ. Зүвтэй зөвлөгөө маш чухал. За яг тэгэлгүй яах вэ? За тэгэхээр яг урнагийн хэлдэг шиг хөрх юм яг энэ дэлхийд тэр хамгийн арчаагүй үе чинь одоо амьтдын ингээл мэдээж дүнгийн төрсөн үе байгаа шүү дээ. За тэгэхээр хүний хувьд ч гэсэн хамгийн одоо гол анхаарах зүйл бол нэраа үе хүүхдийн. Өнөөдөр хоёлаа бага насны хүүхдийн арчилгаа буюу ер нь 0-4 насны хүүхдүүдийн хэрхэн арчлах уу, юун дээр анхаарах уу гэдэг талаар эрүүл мэндийн талаас нь ярих гэж байгаа юм аа. За тэгэхээр нэгдүгээр ер нь одоо хүүхдийн тухай ярина гэдэг бол аягүй чухал. Хүн болгоно энд одоо аягүй чухал сэдэв байх хэрэгтэй. За хүүхэд гэдэг зүйл маань тэ одоо дөнгөж төрчихсөн хүрээлэн байгаа орчин. За одоо бүх зүйлдээ шинэ танилцж байгаа учраас за бид маш их арчилгаа шаарддаг. Ер нь бол маш их арчилгаа шаардж ээж хүн болно. Эрүүл ингэхтэй амьдралын чанар сайтай бид одоо ээж аав хүмүүсийн хүссэн үлээдэг хүн болно гэсэн үг. За тэгэхээр тэр хүүхдийг бий болгохын тулд асаан хамгаалагч нар энэ дээр аягүй сайн анхааралтай хандах хэрэгтэй. За тийм одоо тэр талд нь зөвлөгөө өгөх байдлаар өнөөдрийнхөө нэвтрүүлгийг бол бэлдсэн байна. За эмч нь бас анх ангаах төгснөөс хойшоо өрхийн имлэг мөн хүүхдийн төрөний эмчээр ажиллаж исэн. За тэгэхээр ялангуяа өрхийн имлэгт байхдаа ч тэр одоо дөнгөж төрсөн хүүхднэрээ одоо асаргаан дээр голчлон хүүхдээр голчлон ажилладаг байсан. Үүнийгээ дагаад бас хүүхдийн төрөний эмчээр бас ажиллаж исэн юм багахан туршлагатай байгаа. За түн дээрээс үндэслээд одоо бас өнөөдөр ер нь одоо нэраа хүүхд гэж ямар хүүхд байдгүй бид нар бага насны хүүхдийг ер нь яаж юун дээр нь анхаарах хэрэгтэй юм бэ гэдэг дээр зөвлөгөө өгөө тийм ээ. За тэгэхээр нэгдүгээр яг одоо хүүхд чинь үр хөврөлөөр эхэлнэ л дээ. За ингээд үр хөврөлийн үед бол энэ 3 ангилчаад байгаа. За үр хөврөлийн үе шат. За тэгээд одоо үр тогтно, даа нь хуваагдана. За тэгээд ер нь бол одоо яг ингээд ураг бий болох энэ үе шатуудыг нэрлээд байдаг. За тэгэхээр одоо хамгийн эхлээд бол үр хөврөл эрийн бэлгээс нийлээд зэгот үүсэхтэй энэ одоо үр тогтох үе шат гэж бол нэрлээд байгаа. За тэгээд тэрнээс нь цаашдаа нэг хуваагдлын үе шатууд нь бол эхэлж байгаа. Зэгот нь одоо нэг юм өстэй зэгот нь үүсцэн байж байгаа. Тэр нь хуваагдаад ингээд олон хэсэг юм одоо болж хуваагдаж байна. Энэ олон хэсгүүд нь цаашаа яг энэ одоо хүүхдийг бол бүрэлдүүлж байгаа гэсэн үг. За ингээд үе шатууд нь явсаар агаад ер нь цаашдаа яг нөгөө ураг тий одоо ургийн үе бол эхлээд байгаа 8-7 хоногтойгоос эхлээд ер нь 27 хоногтой болцсон болонгууд хүүхд чи хөдөлж эхэлж байгаа шүү дээ тий 12 хоногтой болоод бүх эрхтнүүд нь үүсэж байгаа 3-7 хоногтойгоос анхны зүрхний цохилт одоо эхэлсэн байгаа 27 хоногтойгоос бол ингээд хөдлөөд эхэлсэн байгаа тий за 28-7 хоногтойгоос ингээд уушиг бүрэн ингээд хөгжөөд эхэлсэн байгаа за 37-оос 47 одоо хоногт бол яг нөгөө төрөхөд бэлдсэн байгаа гэсэн үг. За ингээд хүүхэд төрлөө. Хүүхэд төрснөөс эхлээд эхний 28 хоногийн нэраа үе гэж нэрлэдэг байгаа. Нэраа үеийн дотроо бол 2 байгаа. Эрт нэраа, хожуу нэраа гэж бол нэрлэдэг байгаа. За тэгээ ер нь бол эхний ингээд төрснөөс эхлээд 4 хоногийн бол эрт үе гэж нэрлэдэг байгаа. Түүнээс цаашаа
28 оны дуслал хожуу нэрээ үе гэж бол нэрлээд байна. За гол анхаарах юм хүүхэд төрөөл одоо уушинд бол ингээ шингэн байгаа штэ. Анхны амьсгал аваад тэр шингэний шахаж гаргадаг уушиг тэгэл өөлж эхэлдэг гэсэн үг уйлдаар тий. За ингээд ял ам үсэж байгаа. Ингээд яг одоо бодтой тий ам бүрэлдэж байгаа. Яг амьсгал авж ийн гэсэн үг. Ам бүрэлдэж байгаа гэсэн үг. Яг ам нь бол мэдээж ургийн үед л бүрэлдэсэн байгаа. Тэр нь яг амжилттай төрөөд анхны амьсгал аваад яг ингээд ам бүрэлдэж байгаа гэж л үздэг гэсэн үг. За бид нар юун дээр анхаарах вэ гэхээр нэгдүгээр одоо хамгийн гол анхаардаг зүйл юу гэдэг вэ гэхээр нэрээ дөнгөж төрсөн хүүхдүүдээр шаарлалт байдаг. Физиологийн шаарлалт тий гэж юу эмгэх шаарлалт нь гэж юу шаарлалтнаас ингээд айгүй их одоо тохиолддог болцсон. Ер нь бол айгүй их тохиолддог болчиход байгаа анзаарахад за намайг ойрхон штэ уулнаа холоош намайг оюутан байхад 2008-аас 8 оноос эхлээд 14 хүртэл ангахт 6 жил оюутан байхад нэрэн шалгалт бол байсан. Тухайн үед ингээд дадлага хийгээ явдаг байхад нэрэн шалгалтууд цөөхөн бишээ бас элбэг байсан. Гэтэ айгүй их бол байгаагүй. Тэгээд дараа нь эмч болоод одоо өрхийн эмч болоод ажиллаж байхад ер нь бол бүр ихссэн байсан. Ер нь бол яг тоон судалгаа байхгүй байна. Гэтэ ихэнх төрсөн хүүхд болгон дээр эмгэг шаарлал илэрдэг тий. Фото эмчилгээгээр одоо эмчлүүлдэг гэлэг хамгаалах юм уудагч байд юм уу гэх мэтчлэн ингээд шаарлалтын асуудлууд байгаад байдаг. За ер нь бол шаарлалт гэдэг бол юутай холбоотой гэж үздэг вэ гэхээр одоо элэгний үйл ажиллагаа л бүрэн хугацаанд орж ирэхгүй байна гэсэн үг шүү дээ ер нь. Тэгээд билирубин гэдэг уураг байдаг том уургууд. Энэ уургууд нь элгэндээ ороод задраад ингээд явж явах хэрэгтэй байтал тэр нь элэг рүү орж чадахгүйгээ цуснд дурсаад байгаа юм. За энэ билирубин гэдэг уургууд ч өөрөө юм том хэмжээтэй уургууд байна шүү дээ. Тэгээ том хэмжээтэй уургууд цуснд дурсаж хагаад одоо тарих мархины хэлгсэн судсууданд очиод бүглэрөх те цус харвах юм одоо эрсдэлтэй байдаг байхгүй. За энэ билирубин гэдэг уурга нь өөрөө угаасаа юм шар өнгөтэй гэсэн үг. Тэгээ одоо том хүн ч гэсэн илэг нь өвдөхөж шаарлдаг шүү дээ. Бид нар шаарлах гэж ярьдаг шүү дээ. Илэг нь өрсөл тохиолдохоор тэ нүдэнд шаарлаад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ уурга нь илэг рүүгээ орж идэх ойлоо тусанд дурсаад байна гэсэн үг байна шүү дээ. Хүүхдийн яг нэрээ хүүхд дөнгөж төрсөн үед бол ингэж чинь тохиолддог. Физиологийн шаарлалт бол ер нь төрсний дараа 2-3 одоо хоног дээрээс эхлээд 7 хоногт дуусдаг. Эхний 7 хоногт бол дуусдаг. Энэ бол физиологийн шаарлалт буюу эрүүл шаарлалт гэж ойлгож байна. Эмгэг шаарлалт бол яг 24 цагт эхэлждэг байхгүй. Эхний 24 цагт. Одоо шууд ингээд биеийн шаарлаад эхлэх юм бол ингээд эмгэг шаарлалт байна гэж үзээд эмнэлгийн тусламж авна гэсэн үг. Тэгэхээр эмчил одоо эмчтэй хандаад фото эмчилгээ за болоо илэг хамгаалах юм үтэй. Одоо лив тавыг туслаарч юм уулгадаг. Тэгэхээр яг энийг одоо эмчийн гол нь эмчийн загварын дагуу хэрэглэх ёстой. Хүүхдээ ажиглаа шаарлалт илэрсэн бол эмчтэй хандаад ингээд үзүүлэх ёстой. За гэртээ гарангуут нь 24 цагт бол өрхийн эмч нь хяналтаа заавал очиж тухайн одоо нэрээ хүүхдийг бол үзэх ёстой. Үүнээс хойш 7 хоног донд бол хяналтын үзлэг хийх ёстой. Энэ бол байдаг. Тэгэхээр эмчтэй энийг бол аягүй сайн одоо үзэж явах юм хэрэгтэй байгаад байдаг. За хүүхдийн амьсгал, нэрээ хүүхдийн амьсгал олон амьсгалдаг. Минутанд одоо бид нар бол нэг насан турш хүмүүс нэг 24 орчим амьсгалж байгаа. Бол нэрээ хүүхд 30-аас 60 удаа одоо минутанд амьсгалж явах хэрэгтэй. За зүрхний цохилт бол нэг 120-аас 160 орчим байдаг. Энэ бол стандарт хэмжээ нөхнө шүү дээ. За тэгэхээр нэрээ хүүхдэд одоо биеийн байдал өөрчлөгдөх янз бүрийн өвчин юмгээс болоод гол илэрдэг шинж тэмдгүүл амьсгалд өөрчлөлт ордог. Амьсгалын тоо хэд олшрох эсвэл хэд амьсгалын тоо буурах гэсэн. Энэ нь бол одоо аюултай шинж тэмдэг байж болно. За мөн цээж хонхолцох ч гэдэм үү амьсгалтай холбоотой шинж тэмдгүүд илэрч болно гэсэн. Энийг одоо нэрээ хүүхдээр аягүй сайн ажиллаж явах хэрэгтэй. За хүүхд тол төрөөд ихний 24 цагт бол шээдэг, анхны шээсээ бол гаргадаг. За 24-48 цагийн дотор бол ихний баасаа ногоон баасаа мекониум гэдэг ногоон баасаа бол гаргадаг тий. За үүнээс хойш хөхүүлэлт бол ямар байдг вэ гэхээр нэг өдөрт 8-аас 12 удаа 2 цагийн зайтай одоо олон удаа хөхүүлдэг. За нэрээ хүүхдийг ер нь 0-оос 6 сар хүртэл зөвхөн хөхөр бол хооллох хэрэгтэй. 6 сар хүртэл тий 6 сар хүртэл зөвхөн хөхөр хооллох хэрэгтэй. Энэ бол ерөөсөө
гол зарчим гэсэн. Эхийн сүг бол юугаарч орлохгүй. Эхийн сүг дотор ч уураг бүх шимдэж ялтай бодисоос гадна хамгаалах тахлааны одоо хамгаалтууд нь хамт явж байгаа гэсэн үг. Энийг бол аягүй сайн одоо анхаарч явах ёстой байдаг. За тэгээд ерөнхийдөө одоо хөдөлгөөний хувьд бол гол зүйлүүд нь рефлексүүд нь байж байна. Атгах, сорох, тийм зүгээс сорох тийм. За энэ одоо рефлексүүд нь бол юм уу залгих гэх мэт юм рефлекс хөдөлгөөнүүд л нэраа үед бол одоо байгаа. За сонсгол бол ер нь одоо төрөх үед бол энэ баг хөгжсөн байдаг. Ер нь гिचэн дотор сонсч идэг юм байна. Сонсч идэг гэсэн үг тийм. Сонсгол бол ер нь төрөх үед бол хөгжсөн байдаг. Хараа бол бид нар сайн мэдэн шүү дээ. Айжмаар ингээд тогтдог. Тэ багаар ингээд тогтдог. За тэгэхээр нэраа хөлтөд тохиолдож болох анхаарах зүйлүүд нь бол янз бүрийн халдвар төвч насны дөрвчдээс дөнгөж төрж байгаа шүү дээ. Ингээд дэлхий дээр дөнгөж ингээд мэдлж байгаа тэр чинь бүх зүйл шинэ байгаа. За тэгэнгүүт одоо насны дөрвч одоо гарын ариун цэвэр маш сайн сахих хэрэгтэй. Иргэн тойрны хүмүүс хүүхдэд хүрэхдээ байн гарыг маш сайн одоо савндаж угааж ээж те гарын ариун цэвэр нэгдүгürt маш сайн хангаж ээж хүүхдэд хүрэх хэрэгтэй. За дээрэс нь нэраа хүүхдүүд ер нь бага насндаа өвдөх гээд идэх гол зүйл амьсгалын замаар мэдээж амьсгалын замын өвчин үүсгэгч вирус бактери ч юм уу те амьсгалын замаар халдварлуулах боломж одоо хамгийн өндөр байдаг. За ийм учраас ерөнхийдөө ээж аав ч юм уу тэр нухаа нэраа хүүхдтэй байн байгаа гэрийнх нь бол одоо гарч орох болгондоо одоо хамраа тамидын усамлаар ч юм уу давсны усамлаар ч юм уу тогтмол зайлж хэвших юм бол хүүхдээ хамгаалж байгаа бол одоо арга болж байгаа. Энийг бас аягүй сайн сураад аваарай, хүмүүс хэрэгжүүлдэггүй. Манай хүүхд өвдүүд байна гэдэг те гэтэл нөгөө ээж аав нар нь гадагшаа гарч байгаа олон нийттэй харилцаж байгаа олон нийтэнд орж байгаа. За өөрснөө өвчин үүсэхгүй хэрнээ өвчин үүсэх боломжтой вирус, амьсгалын замын вирусүүдийг ч юм уу бактери ч юм уу одоо амьсгалын замдаа тэгээд ороод ирсэн байх боломжтой. Ингээд түүнийг одоо гэртээ амьсгалын замаар дамжуулаад нөгөө нэраа хүүхдэд халдварлуулах ийм бас боломжтой. Яг энтэй адилхан гарын ариун цэвэр байхгүй. Гараар чи хамгийн их одоо өвчин үүсгэгч дамжих боломжтой байгаа. Ийм учраас гарын ариун цэврийг нэгдүгээр тавих хэрэгтэй. Гэр бүлийнхэн бол бүгдээрээ. За хоёрдугаар энэ гэртээ оронгуудаа амаа зайлах те. Тамидын уусамл, ариутгч уусамлаар ам хамрыг зайлах гэдэг бол маш зөв. Ам хамар хоолойг маш сайхан зайлах тогтмол. Энэ бол ерөөсөө хүүхдэд хамгаалах хамгийн гол зүйл болно. Нэгдүгээр. За ерөнхийдөө 0-6 сард бол хүүхдийг үнсэх үйлдэлээс айл болохоо татгалзаж явах хэрэгтэй. За ингэснээр халдвар төвчнүүдээс бас сэргийлэх гол арга болж өгдөг. Ер нь ингээд хүүхдээ ингээд 0-6 сартад бол жоохон хязгаарлах гэдэг нь гэсэн үг тийм. Тухайн үед мэдээж хүүхд бол дахлаа тогтолцоо ингээд эрчимтэйгээр хөгжиж байгаа ч гэсэн маш бага одоо настай байгаа учраас одоо ямар нэгэн өвчин эмгийг хүнд хэлбэрээр тусах, хүнд хэлбэрээр үргэлжлэх ийм одоо болцоотой байдаг байхгүй. Тийм учраас бол айл болохоор тэрэн дээр анхаарч явах шаардлагатай гэсэн үг. Нэрээ хүүхд дээр. Тэгээ бид нар ч одоо нөгөө янз бүрийн хомхоо, вирус, элдв хангаал юм өөртөө тээцээ өөрөө ч мэдэхгүй. Одоо амны, шүдний хорхоо, хоолойны ангин гэл те халдварлуулж болох бүх юм бидэнд бол байгаа учраас тэр бол өстой аюултай шүү бас. Харин. За тэгээд нэрээ үед чи амын гол нь хүүхэд аюулгүй амархан таарна. Дулаан зохицуулах хөгжөөгөө. Аюулгүй амархан таарна. Тийм учраас одоо ерөөсөө юм нэг даван тий яг цэвэр давуутай. За тэгээ аль болохоо дулаан байж ах хэвээр. Нэвс салхилж болохгүй дулаан байж ах хэвээр. За тэгээ дээрэс нь одоо орчны дулаан бол ер нь 25 26 Цельсиус дөрөвний халуун шүү дээ тий. Ийм дулаантай байж ах хэвээр. Арсны гадаргууд дулаан бол яг 36-тай 37-тай байвал их сайн гэсэн үг. Тэгээ айгүй сайн одоо дулаалж одоо үлгийдэд байгаа шүү дээ тий хүүхд нэр авч энэ чинь дулаан байх гэдэг шүү хамгийн гол юм чи. Дулаан байл алдагдуулахгүй байх гэдэг. Мөн нэраа хүүхдийг яагаад тэрврээд байгаа юм бэ? Биеийн дулаанаа бас яах нь эцэг их нь айгуу сайн өгж байгаа байхгүй. За тэгэхээр энэ дээр айгуу сайн анхаарах хэрэгтэй. 0-6 наснд бол хүүхдийг бол дааруулж болохгүй юм байна. Гэдэг дээр бол айгуу сайн анхаарч явах хэрэгтэй шүү тий. Харин уг нь ингээ харахад нэг үлгэнд болттой хүүхд харагдаад байдаг. Гэтэл яг хөл мөлийн барай үзэн гутас хүүтэн байдаг шүү. Тэр дээр бас
их анхаармаар л юм байлаа. За энэ хоёлаа хамтран ажиллагчдыг танилцуулаад нэвтрүүлгээ өргөжлүүлье. Тэгээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Медискан их дэлгэрүүлгийн төв маань байгаа. Та энэ талаар мэдээлэл өгөх. За тэгээ манай Медискан их дэлгэрүүлгийн төв. За одоо онцлогооны төв гэж ойлгож болно. За манайх бол орчин үеийн одоо тоног төхөөрөмжүүдэд тоноглогдсон MRI, компьютер томограф, рентген, эхо гэлтэй бүх төрлийн тоног төхөөрөмжөд тоноглогдсон ийм онцлогооны төв байгаа. За манайд бол одоо сүүлд нэмэгдсэн одоо шинжилгээг хэлье. За MRI шинжилгээнд бид бага арцгийн MRI буюу ялангуяа эмэгтэйчүүдийн одоо MRI шинжилгээг бол шинээр бас нэвтрүүлсэн хийгээд эхэлсэн байгаа. За цаашлаад бас илэгний MRI, хэвлэлийн MRI-нуудыг одоо нэмэлтээ оруулах гад бол ажиллаж байна. За тэгэхээр одоо олон төрлийн шинжилгээг бол бүгдийг нь хийж байгаа учраас ер нь шинжилгээ хийх шаардлага гарсан байвал хүмүүс маань Медискан гэхлээр холбогдоод үзээрэй гэж зөвлөж байгаа. Яагаад вэ гэхээр нэгдүгээр манайх бол одоо United Imaging, Hitachi гэх мэт дэлхийн топ брэндүүдийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөд тоноглогдсон. За мөн одоо ажлын туршлагатай, мэдлэгтэй, чадвартай, эмчтэй, эмнэлгийн байгууллагын ажилтнууд маань одоо бэлэн байж байна. Манайх одоогийн байдлаар 23 хүнтэй яг ингээд одоо 7 хоногийн 7 өдөр бол ажиллаж байгаа. Бүх өдөр ирэхэд ч юм бол Медискан онцлогооны төв бол бэлэн байж байгаа гэсэн. За хоёрдугаарт бол зах зээл дээр байгаа энэ онцлогооны хувьд хамгийн бага үнийг бол манайх тавьж ажиллаж байгаа. За ийм учраас бол хүмүүс маань одоо Медисканд бол хандаад үзээрэй гэж би бол зөвлөмөр байгаа. За мөн багц онцлогоонуудыг хийдэг. За энэ бол айгүй амралтай. Би одоо жишээ нь ингээл хүмүүс бие үзүүл амжилтгүй шүү дээ. Үндэ ажил, амьдрал гэж явсаар жил болдог, 2 жил болдог. Тэ нэг мэтэл яваад идэг. За ингээл тодорхойгүй шалтгаан өвдөд идэг. За нэг тэр маань яаж байгаа бол бүр нь яаж байгаа бол элэг нь яаж байгаа бол гэл хүмүүс бол олон янз ингээл бие чагнаал юм уу бодох үе байдаг, хайдаг үе байдаг, олон юм байдаг. За тэгэхээр нэг жилд ганцхан удаа тэ нэгээс 2 цаг гаргаад өөртөө зарцуулаад багц онцлогоонд ороод юу бие ерөнхий байдал маань ямар байгаа юм бэ гэж бүх эрхтнүүдэд үзүүлчих хэрэгтэй гэсэн. Энэ бол энэ эрүүл байх одоо хамгийн гол тогтсон зүйл байгаад байгаа байхгүй яг ингээд би маань ямар байгаа юм бэ гэдэг бид мэдээд авчвал айгүй сайн байдаг. За энэ тогтолцоог эрт илүүлэх гэж нэлээд жил болгон үзүүлээд яваад байвал яг нь ямар нэгэн өвчин эмийг тусвал эрт илүүлэх тогтолцоо одоо маш зөв болно л гэсэн үг. Бид нар чинь ингээл машина жил болгоо үзүүлдэг штэ тий. Осол гэмтэлд орохгүй тулд нэгдүгээр за тэгээ цаашлаад эвдэл гэмтэл гараад тий машин зогсох за цаашлаад эдийн засгийн хэмт олон шалтгааны улмаас жил болгон машина үзүүлээд явдаг. За машинууд ихэвчлэн 6 сар тутам тос мастаа солиулаад явдаг. Гэх мэт юм одоо олон зүйлүүд бол байгаад байгаа. За тэгэхээр одоо машина ингэ үзүүлж байгаа хэрнээ бие үзүүлдэг. Бие үзүүлдэг учраас бид нар ингээд ямар нэгэн архаг өвчтөндөд аягүй их нэвгдэг монголчууд бол үүний тод жишээ бол хавдар байгаа даа шүү. Манай монголчууд чинь хавдар гэдэг өвчнөр дэлхийд насвалтаа нийт ороод байна л гэж байгаа. Тийм учраас бие үзүүлээч. Бие үзүүлэхийн багц шинжилгээний чинь хамгийн сайн шийдэл, хамгийн хямд үн олон шинжилгээг бол манай Медискан санал болгож байгаа шүү. За манай эмнэлэгтэй холбогдох утас бол 77 77 22 21 вебсайт нь Медискан цэг юм байна гэдэг. Манай вебсайт байгаа. Вебсайтаар манай бүх мэдээллийг бол авах боломжтой. Мөн манай Facebook пэйж хуудас, Медискан гэх пэйж хуудас байгаа. Тийшээ ороод бол бас бүх мэдээлэлээ бол авах хэрэгтэй гэсэн үг. За энэ дээр нэмээд нэг богинохоо мэдээлэл хэлчихэд нэг энгийн багц нь 550 мянган төгрөг гэдэг дотроо одоо 40 орчим юм нарийн шинжилгээтэй юм байлээ. За би бас өмнө нэг нэлийн хүн таниад түрээд ажлын чадвараа алдаад тэгээд гадуур нөгөө хувийн эмнэлгүүдээр нэг хэдэн шинжилгээ авах хэвээр нөгөө рентген зураг мураг юмуд авах явуулсан чинь нэг 300 мянган төгрөг болоод тэгээд би нөгөө танаа эмнэлэгт үзүүлж амжааг байхдаа би энэ дэр нэг 80 100 мянган төгрөг нэмээд бүтэн биеийн шинжилгээнд орсон бол тэгээ нөгөө гол нөгөө хариун зүгээр л ханиад гэж байгаа байхгүй тий. Йоо би тэхийн хооронд орсон бол гэж ингэж батсан. Тэгээ бид нар бас нэг өөрийн баг тий мэдлгүй тэр бүтэн биеийн шинжилгээ болчих мөнгийг ингээ зүгээр л дэмий ингээл ер нь амьдралдаа айгүй хурцгаж байдаг шүү дээ. Эндээ сайхан зориулаад нэг жилдээ өөрийнхөө ер нь цаашдаа ирээдүгээ бодоо өөр хөвгтөө бодоод гэдэг шиг тий. Шинжилгээнд орсны дараа бол айгүй сайхан сэтгэл амар сайхан байгаа. За баярлалаа. За тэгэхээр баярлалаа манайхаа үзүүлээрээ. За хоёлаа цаашаа явъя. За тэгэхээр нэрээ хөхтөр бас анхаарах юм орчны бас анхаарах юм байдаг тий. За дуу чимээ багтай.
гэрэлтүүлэх зөөлөн гэрэлтэй гэж ярьдаг, хурц биш. Ийм зөөлөн гэрэлтэй орчин байх хэвээр. За аль болохоор арьсаар хүрэлцэхтэй skin to skin контакт гэж нэрлэдэг. Энэ мэдрэмжийг хүүхдэд аюул сайн байлгах. Ингэснээр нөгөө нэг одоо нэг хүүхдэд нэг морал одоо рефлекс гэдээ байж байгаа шүү дээ. Одоо нөгөө түгших рефлекс гэх юм уу да. Ингээд жоохон амархан түгшээд идэг гэсэн үг. Тэгээ манайхан цочих гэх. Манай монголчууд чинь тийм уйламтгай гэдэг чинь тийм. Тэгэхээр түгшээд нь шүү дээ. Яг тийм тэрийг 50 стрессгүй хүүхд баг одоо нэрээ хүүхдэд 50 стрессгүй сэтгэл амгалан байх гол юм нь арьсаар одоо хүрэлцэх байна шүү дээ. Тэгэхээр одоо жишээ нь аль болохоор ээжиндээ аав нь хүүхдэд тэрвэхтэй өөрөөсөө одоо цээж нүцгэн ч юм уу тий арьсаар хүрэлцэх энэ мэдрэмжээс айгуу сайн авч байгаараа энэ бас одоо манайхны орхиод байдаг гол зүйл байдаг. Яг мэдрэгдэг. Бид нар өөрсдөө өөртөө тэндээсээ ингээд айгуу гой сэтгэл ямар амгалан авдаг шүү дээ. Яг тэгдэг тий. Тийм учраас тэрийг л айгуу сайн өгч явах хэрэгтэй нэрээ хүүхдэд. За дараагийн зүйл бол юу гэхээр хүү байгаад одоо хүүг яах вэ? Яаж арчлах вэ? Хуурай байлгах хэрэгтэй гол зүйл. Тэг сайхан арчаад хуурай байлгаж явах хэрэгтэй. Хуурай байлгахад аюул сайн анхаарах хэрэгтэй. За эмчийн зааж өгсөн спирт ч юм уу ариутгалын бодисоор өдөрт 2-3 удаа ариутгадаг. Хүүхдийг бол хүүг унтал усанд оруулахгүй байхыг бол зөвлөдөг угаас. Хүүг одоо унтал ус битүүргээрэй л гэдэг санаа. За ингээд хүү унсны дараа бол усанд орж одоо арчилгаа байж болно. Өдөр болго усанд орлно бол тийм таатай биш. Тэ 2-3 хоногтой ингээд усанд орлоод байх нь айгуу сайн гэсэн. За мөн нэг нэрэ хүүхдийн арьс маш имзэг гэдэг тий айгуу гоё. Энэ айгуу зөөлөн имзэг байгаа шүү дээ нэрэ хүүхдийн арьс чинь. Тийм учраас амархан нөгөө яах гэдэг. Бохирдох гэдэг, гэмтэх гэдэг, имзэгшээд гэдэг тий. Тийм учраас одоо нөгөө бие биендээ наалддаг эсгүүд сух цавж юм уу тий. Энэ эсгүүд нь альва хуурай байж байгаа хэвээр. Арчиж явах хэвээр эсвэл хуурай тайлх хэрэгжилж явах хэвээр тогтмол. Ингэснээр ер нь бол одоо тэр арьсны нууралт моралт те дараа бусад зүйлүүдээс аягүй сайн наачстай ноцтой. Тэгээ аягүй сайн одоо сэргийлдэг шүү. Живхийг бас маш сайн сольж явах хэрэгтэй. 2-3 цаг тутамдаа живхийг сольж хуурай байлгаж явах хэрэгтэй. Ялангуяа эмэгтэй хүүхэд бол энэ дээр аягүй сайн анхаарч явахгүй бол болохгүй. Тэгээ шийснэдээ хүүхдийн арьс чинь түлэгдэнэ. Өрөдмөр шүү дээ одоо дөнгөж төрсөн хүүхэд чинь хөөх юм те. Тийм нурна гэдэг чи одоо арьс нь нийл гараад нэг ёсны юм шарах шиг юм болчоод тийм шарах одоо арьс нь шархлаад байна л гэсэн үг байхгүй. Тийм учраас за тэгээд ер нь хэвийн биеийн жим бол 0-6 сартай анх төрсэн жингээс бол 2 дахин нэмэгддэг. Ер нь одоо 3L400 төрөх юм бол те 2 дахин нэмэгддэг те 6L800 болдог ч юм уу ингэж өсөх хэвээр. За өндөр бол нэг сард 2-3 см урт болдог. Бага настайд нь бол өндөр гэж ярьдаггүй. Энэ 2 нас хүртэл бол уртаар нь те. Урт гэдэг. Тэ уртаар нь бол хэмжээд урт гээд ярьдаг. За тэгээд ер нь бол ингээд эхний 6 сартай хамгийн гол зүйл нөгөө толгоогоо өрөөдөг болно шүү дээ хүүхэд чинь. Үзүүнээ болчин те. Тэрийг аягүй сайн дэмждэг. Дээшээ харж хөвтүүлээд те дууддаг ингэдэг өөрөө тэр хүүхэд чинь нөгөө анхны рефлекс нь учраас тэрийг л хийн штэ. Тэгэнгүүт хүзүүнээ болчин одоо аягүй сайн хайжмар хөгждөг тий. 3 сар гэхэд өнгөрөөл ер нь толгоогоо даадаг болох хэвээр. Тэгээ энэ дээр аягүй сайн анхаарч байгаа хэвээр. За мөн дутуу нэрэнүүд маань одоо аягүй сайн анхаарал илүү сайн тулна. Ер нь биеийн жингийн хувьд 2L500-аас доош төрсөн хүүхдийг чинь дутуу нэрэ гэж үзээд байгаа байхгүй. Тэгэхээр дутуу нэрэ байх тусмаа яг нарийн одоо эмчээс яг нарийн зөвлөгөө аваад тий. Аягүй сайн хүүхд дээр анхаарах хэвээр байдгийг шүү. Тэрэн дээр бас анхаараарай. За тэгээд одоо ер нь бол одоо 2 сартаагаас эхлээд чинь нөгөө дуу аваа таньж эхэлнэ шүү дээ. Инээх дуу аваа таньж эхэлнэ. Өөрөө ингээд инээн те. Дуу аваа таньна гэдэг нь ээжигээ дуурахаа таньна. Аавыгаа дуурахаа бас нэг өөрөө таньна. Цоо шин хүн дуурчвал бас гайхна ч гэдэг юм уу те. Ийм одоо хөгжлийн рефлексүүд бол эхэлдэг. 3 сартаагаас эхлээд бол толгоогоо өргөөд те сайн ингээд одоо толгоогоо хөдөлгөөд ингээд одоо мөм зүм нөгөөд өхөн гэсэн үг шүү дээ. Ерөөсөө те яг ингэж эхэлнэ. За тэгээ 4 сартаагаас ингээд эргэлд хүүхд ч өөрөө сайн ингээд доороо эргэлдэж эхэлнэ. Гартаа ингээд юм барина. Хатах рефлекс илүү сайжирна. За тэгээ 6 сартаагаас бол нөгөө гизээр эргэн дагаж дуурайж дуурдаг. Хавайнуудын дагаж дуурайж дуурдаг. Ийм учраас нөгөө хараа
удаан хөгжөөд сонсгол нь хөгжсөн байдаг учраас хүүхдийн чигтээ нэг ярих хэвээр хамгийн бага байхаас нь. Тийм учраас бүр нэг ураг байхаас нь эхлээд хүүхдэд симфон сонсох, монсох те 50 байлгах дөнгөж төссөн хүүхдэд ийм 50 одоо симфон маягийн дуунууд те аянууд гэж тогтмол сонсох хүүхдэд аягүй их сэтгэлийн тайвшрал өвүүлдэг гэж байгаа шүү. Тэгэхээр ерөөсөө яг нэг сонсох гэдэг рефлекс чи аягүй сайн өвчтсөн байгаа шүү. Тийм учраас хүүхдтэйгээ баг гэлтгүй нэраа уясна аягүй сайн ярьдаг байх хэвээр. Тэ ээж нь байна, ингэж байна, тэгж байна гэдэг ерөөсөө тэр хүүхдтэй аягүй сайн ярьж явах хэрэгтэй гэсэн үг. Тэр хүүхд маань илэрхийлэх чадамж муу болохоос биш сонсох чадамж аягүй сайн байгаа гэсэн үг байна шүү дээ. Тэрэн дээр бол аягүй сайн анхаарч явах хэрэгтэй тий. Ер нь ингээд одоо уурлах ч юм уу хэрэлдэж барих хажууд нь бол ерөөсөө болохгүй. Тэр хүүхэд сонсож байгаа гэсэн үг. Тэр бүх зүйлийг бол сонсож байгаа. За тэгээ 6 сартаагаас эхлээд бол одоо бор хоолнд орж эхлэндээ нэмэлт. Сүү дээрээс нь нэмэлт хоолнд орж эхэлнэ. Тэгэхгүй цадхаа байлна. Дан зурс хүүгээр олоод ирэхээр хүүхд чинь цадхаа байлна гэсэн үг. Шингэндээд нь шүү дээ. Тий. Яг тийм. За тэгэхээр ингээд тэгээ манайхан ч одоо банднангаас эхлээл одоо ордог шүү дээ хүүхдийн банднангаас эхлээд. За нэмэлтээр бас юуг би зөвлөх вөхээр луунгийн нухш. За энэ бол 6 сартаагаас эхлээд хүүхдэд аяйгуу одоо сайн эрүүл мэндэд дэмтэй ийм одоо үе байдаг шүү. Ер нь бол аяйгуу сайн үе байдаг. Тийм учраас луунгийн одоо нухшийг луунгийн нухшийг бол тэ 6 сартаагаас эхлээд өгч явах хэрэгтэй. Ер нь бол тэрийг ерөөсөө хайж болохгүй. Бантан өглөөч гэсэн луунгийн нухш хамт өгдөг. Бандан дээр нь хийгээд өгдөг тий. Яг ийм байдлаар бол эхлэх хэрэгтэй гэсэн хүүхдэд. За ингээд хоол бол ер нь маш сайн. Ихснэ ер нь хүүхэд сайн идэж ийн гэдэг бол эрүүл байна гэсэн үг. Муу идээд энэ идэх нь багсаад байвал би нөвдөд байгаа юм шүү дээ. Халуурах гээд байгаа юм шүү дээ тий. Гэх мэтчлэн 6 сартаас хойш нөө ингээд бор хоолнд орсноос хойш нөө хүүхдээ нөгөө хоолтой аюу сайн анхааруулж харж явах хэрэгтэй. Эзэн хэмжээгээр бааж явах хэрэгтэй. Тэ? Хэмжээтэй баагаад ирэх юм бол тэр чинь гүйлгээд байна гэсэн үг. Хүүхдийн гиз гүйлгээд байна шүү дээ. Янз бүр одоо халдварт ч юм уу эсвэл өөр гизний эвгүүрхэд ч юм уу өвдөд байх ийм бас эсэлтэлтэй байгаад байгаа юм. За хоёулаа хамтран ажиллагчид танилцуулаад нэвтрүүлгээ өргөжлүүлье. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалын худалдаа хөгжлийн банкны хамт олон маань байгаа. Тэгэхээр энэ хариултаа хадгалын энэ хадгаламжийн аяныг 5 дугаар сарын 13-ны хүртэл сунгасан байгаамаа. Тэгэхээр та бүхэн маань яг энэ хугацаанд амжуулаад та хариултаа хадгалын үйлчлэгийг худалдаа хөгжлийн банкн дээр очиж идэвхжүүлээд за энэ хугацаанд цуглуулсан 25 мянган төгрөгийг 2 дахин үржүүлж өгөх ийм урамшуул байгаа. За тэгээ бид нар нөгөө ихэвчлэн л хуримтлал үүсгэх энэ одоо үйл явдлаа дандаа жоохон хойшлуулчаад байдаг те. За тэгж гад нэг болно доо гэл те. Эсвэл нэг амьдрал сайхан болохоор болно доо ч гэдэг юм уу. За тэгвэл одоо энэ яг худалдаа хөгжлийн банкны энэ гоё үржүүлж өгч байгаа сарыг маань та бүхэн айгуу гоё тэгээ овсгоотойгоор гэх юм ашиглаад энэ урамшууллаа ашиглаад хуримтлаа үүсгэрэй гэж зөвлөх байна. Та бүхэн маань өөрийн биеэрээ худалдаа хөгжлийн банкн дээр очивол надад бас зүгээр санагцсан асуух юм уу да асуугаад тэгээд одоо цаад хүн чинь бүх юм тохируулаад өгөн те. За эсвэл та одоо энэ дэлгэцэн дээр гарч байгаа QR кодыг уншуулаад TTB онлайн аппликейшнийг татаад өөрөө одоо энэ хадгаламжийн дансаа бас нэгээд хооронд нь холбоод энэ үйлчлэгээ шууд ингээд авчих юм одоо орондоо авчих та гэдэг шиг те. Ингээд эхлүүлчих боломжтой байгаамаа. За таны тэгээд хадгаламжийн дэх бүх мэдээллүүдийг бол даваа гараг болгон таны бүртгэлтэй утас болон Viber-аар мэдээллүүд нь очиж явах боломжтой байгаа. Тэгээ манайхан бол энийг маш гоё од мөндрийнхэн маань маш юм идэвхтэй ашиглаж байна. За миний хувьд бас нээсэн тэгээд манай бэлгүү маань хүртэл сая ингээ 2 хоногоор ирэхдээ бас нээгээд явлаа. Дандаа энэ нөгөө үрждэг 2 сарыг ашигласан юм овсготой болсон байгаа. Тий. За тэгээд та бүхэн маань илүү дэлгэрэнгүй мэдээллийг 1819-77 гэсэн утсаас аваарай. Та бүхэндээ тэгээд мөнгө хоримтлалыг хүсье. Ясар их мөнгийг хүсье. Тэгээд хүссэн төлөвлөсөн юмнуудаа гоё ингээд хоримтлалаа ашиглаад биелүүлээсэ гэж хүсэж байна. За. За ингээд спонсорудаа баярлалаа. Баярлалаа. Энэ үрждэг сарагтай айгүй гоё шүү. Сонсож байгаа хүмүүс маань яг ингээд сонсоод өнгөрөхгүйгээр шууд ороод ингээд судлаад үзээрэй. Тэр нь л зүгээр яж байгаа тий. Айгүй ингээд
ер нь манай монголчууд чиг юм миний хувьд санхүүгийн боловсрол сайн хүмүүс биш шүү дээ. Ер нь бол тийм үү гэж боддог тий. Сайн хүмүүс бол байгаа. Гэхдээ ихэнх нь тийм хүмүүс байдаг. Тэгэхээр биднэрт бас айгүй их тохирсон тийм яг үнэ гэж боддоо шүү хөвнийхөө хувьд тийм ээ. За тэгээ цаашаа зараа 6 сартаас ч эхлээд яах вэ? Мөлхөшт нөгөөгч тий. Нэрээ өгдөж байна. За хөдөлгөөний идэвхүүд бол нэмэгдэж байгаа ер нь. За тэгээ цаашлаад одоо гол нь 1 настайгаас эхлээд өөрөө алхна. Тэ? Тэгээ эд зүйл ингээд заана. 2 муу 3 хүүхдээ юм өгүүлбэр хийж эхлэх хэрэгтэй. 1 наснаас өнгөрснөөс хойш байна. Энд айгүй сайн анхаарч байгаа. Энэ үг хэлэх гэдэг зүйл тархины үйлдэлтэй шууд хамааралтай явдаг. Нэрээ өгтөр ч энэ бол насанд өссөн өндөр ч гэсэн адилхан. Ер нь тархины хөгжилтэй ер нь шууд хамааралтай явдаг зүйл бол ярианы чадвар байдаг. Ер нь. Тийм учраас ялангуяа хүүхүүд дээр бол энийг аюул сайн анхаарч явах хэрэгтэй. 1 наснаас эхлээд сайн ярилцах хэрэгтэй гэсэн. За хэрэгцээг гаргаж ирэхгүй бол хийхгүй бол хөгжихгүй ийм дүрэн байгаа. Хүүхдтэйгээ аюул сайн ярил хүүхд ярьдаг болно. Ярихын тулд яг уу тархин өвчж эхэлнэ гэсэн үг. Тэ? Тийм учраас аюул сайн ярилцаж явах хэрэгтэй. За ингээд 1 настайгаас эхлээд энэ хүүхд яриад эхэлж байгаа шүү дээ. Аюул сайн ярина. Одоо тэ би явлаа гэдэг ч юм уу тэ. Өлсөж байна ч гэдэг юм ингээд 2-3 хүүхэдтэй өгүүлбэр хилүүлэх байдлаар ингээд хүүхдтэйгээ харилцаж эхлэх хэрэгтэй шүү. Гэр бүлийнх нь. За тэгэл одоо ерөөсөө хамгийн гол нь 1 нас хүртэл яг энэ хөгжил аюул сайжирч байгаа. Чин дүнгэж алхаж эхэлсэн юм чинь бүх үйлдэлүүд нь сайжрах хэрэгтэй. Сайн гүйж явах хэрэгтэй. Тэ? Одоо шатаараа өсөж бууж сурах хэрэгтэй гэх мэт. Тэ аюул сайн одоо тэнцвэрээ сайн хадгалж авч явах хэрэгтэй. Хүүхэд ингээл яг дүнгэж алхаж суул ингэж гүйж байгаа л унахтаа ингээл тэнцвэрээ олоод дандаа бөксөрөө сууж унаад байвал сайн болж ийн гэсэн үг жишээ. Тэ тэр хүүхэд тэнцвэрээ олж сурж ийн гэсэн үг байна шүү. За 2 настайгаас эхлээд бол ингээд илүү олон холбоог ашиглаж ярьж байгаа. 2 настай гэхэд бол нэг 50000 хүүхэдтэй болцсон байх 500 хүүхэдтэй болцсон байх хэрэгтэй гэж л үздэг байхгүй хүүхэд чи 500 хүүхэдтэй олцсон 500-гээ бүгдийн цагаа олбоод ингээд ярилцаад эхэлсэн байх хэрэгтэй тий 2 3 болон түүнээс дээш үгүүд ашиглаж нэг өгүүлбэр бүтээгээд яриа сурцсан байх хэрэгтэй гэсэн үг. За сэтгэл зүйн хувьд бол 2 настайгаас эхлээд яг нөгөө нэг би гэдэг ухамсар нь эхэлж байгаа штэ. Би бол тусгаар хүү юм а гэдэг ойлгож эхэлнэ. Үүнтэй холбоотой хүүхэд чинь нөгөө жоохон төрөмгий зөрүүд ийм шинж тэмдгүүд илэрнэ. Энэ бол хэвийн шүү. Энийг аягүй сайн анхаарч хэрэгтэй. Одоо ууртаа болоод байгаа юм биш те. Яг нөгөө 2 настаас сэтгэл зүйн хувьд бол би гэдэг би хүн юм а тустай хүн юм байна гэдэг ойлголт аваад эхэлсэн байгаа гэсэн үг байхгүй. Тийм учраас хүүхэд аягүй сайн эхэлж байгаа. За ер нь ингээд 1 настайгаас хойш хоолтой хувьд бол төрөл бүрийн хоол хүнс олон төрлийн юм оруулж хэрэгжилж байгаа хэвээр. Тэ? За ингээд шүд ургаж эхэлж байгаа учраас аль болохоор яг уу зажилж болох үз. Хэд хатуу бол биш. Зажилж болох үз юм одоо идэж явах хэвээр. За гол анхаарах юм тогтсон цагт хооллоо сурах гэж. Энэ эрүүл мэндэд аягүй сайн хүүхдээ. Тэ яг одоо 11 цагт тийм юм иддэг, 15 цагт тийм юм иддэг, 13 цагт иддэг, 20 хэдэн цагт тийм юм иддэг гэх мэт хүүхдэд зориулсан ингээд хоолтон зориулсан схемтэй болоо. Тэрнийхээ дагуу яг ингээд тогтсон схемээр хооллоод эхлэх юм бол дахлаа тогтолцоо эрүүл мэнд өсөлт хөгжилтөн дээр аягүй сайн байна. За ингээд 2 сараас 2 настайгаас 4 настай хүртэл ингээд хурдтай хөгжиж штэ хүүхдийн хурдтай ингээд хөгжлийн үе шат байгаад байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ үед одоо хүмүүс энэ бол зөндөө мэднэ одоо хүүхдийн орчин тойронд ярилцсан тий тоглоом моллоомыг ингээд дургу юмд ингээд дургу болж эхэлнэ гэсэн үг. Олон зүйл танаад эхлэхээр дуртай юм ялган дургу юм ялган дуртай юм үздэг болно үгүй болно гэх мэт. Энэ бүх зүйлийг анхаарч хэрэгтэй. За эрүүл мэндийн хувьд анхаарах зүйл нь маш сайн гүйлгэж тий одоо бүр ийм судалгаа өгдөг байхгүй. Үсрээд буудаг шүү дээ хүн. Үсрээд буух үйлдэлийг сайн хийх тусмаа ясан сайн бэхждэг юм байна. Хүүхдийн яс маш сайн бэхжиж эхэлдэг. Бага наснаас эхлээд тий үсрэх үйлдэлийг гэсэн үг хийсээр хагаад. Гүүх үйлдэл хийсээр хагаад булчингийн чангарал сайжирдаг юм байна. Булчингийн хөгжлүүд эхэлдэг. Биеийн хүчний хийгээд шүү дээ тий. Одоо хүүхдийн фитнес юм уу да энгийнээр хэлэх юм бол тий. За эдрийг аягүй сайн хийчихвэл тий яс сайн бэхжин тий ингээд
яс сайн бэгч тусмаа хүүхдийн рахид өвчнөсч байт юм уу те. Иймэрхүү одоо зүйлүүдээс бол сэргийлэх бүрэн боломжтой. Одоо хүмүүсийн түгээмэл байдаг юм ярьсангүй те. Одоо яг ингээд товчхон байдаг зүйл нь юу гэхээр тэр үсрээд бодог тасгалуудыг сайн өсрүүлдэг байх тусмаа яг яс сайн бэгчдэг ийм одоо судалгаа бүр хүүхд дээр бол байд юм бэлээ. Тэгэхээр бол тэн дээр аягүй сайн одоо анхаараарай гэж бол хэлж байгаа. Ер нь урнаа тим юм ажиллагдсан уу? Одоо 4 нас хүртэл нь хүүхдийн ярианы хөгжлүүд ямар одоо чиний ингээд ажигснаар одоо онцлохоор явагдаад байх шиг байна. Ярианы хөгжил нь яах вэ тэгэл өдрөөс өдөрт нэг сайжрал тэгэл явах шиг басаа. Яг жоохон сандраад сайн хэлж мэдэхгүй байгаа тийм. Тэг ямар ч байсан бол хүүхд болгоны ярих тэр нөгөө тархины хөгжил хүүхд болгоны ярих цаг хугацаа өөр өгдөг учраас одоо юу гэдэг бусдын хүүхдэд битээ харьцуулаарай. Үнэхээр бас тэр нь сериосны одоо яг таны саяын хэлдэгчлэн 1-2 ч үгэхгүй ч юм уу те сууж байвал одоо санаа зовох ч юм уу тиймэрхүү л ойлголттой байдаг та. Яг. За тэгээд 2-4 нас хүртэл хүүхдүүдтэй хүмүүст анхааруулж хэлэхэд юу байдаг вэ гэхээр ингэж аа 2-4 настай хүүхдтэй сэтгэл зүйн байдлын хувьд бол 2 настаас эхлээд хүүхэд тодорхой дүрмүүдийг мэдэж эхэлнэ. Ийм учраас 2 настаас эхлээд зааж өгөх ёстой. Тэгж болно, ингэж болохгүй гэсэн үг. Эхлээд дүрмээ заа тохирох ёстой. Тэр дүрмийг сурах ёстой хүүхэд. Яг дүрм дагдаг болж эхэлнэ гэсэн үг тийм. За ягаад гэвэл сэтгэл зүйн хувьд чинь нөгөө санаа зовндог болчихж байгаа юм. Одоо ээж нь ажилдаа явлаагүй санаа зовчдөг, аав нь ажилдаа явлаагүй санаа зовнждаг ийм болчихж байгаа юм тийм учраас бол аягүй сайн анхаарах хэрэгтэй. 4 настай хэд бол найзуудтайгаа дууралдаг болсон байна. Нарийн хөдөлгөөнүүд маш сайн хийдэг болсон байх хэвээр. Хөл бөмбөг өшгөлдөг тийм. Яг одоо өөр хэвийн биш өөр янзаар одоо үсэрдэг одоо гурвалжин өсөлт ч гэдэг юм уу тийм. Нарийн хөдөлгөөнүүд хийж спортын маягийн. Ийм учраас 4 настайгаас эхлээд спортоор хичээлүүлж эхлэх нь бас тохиромжтой байдаг. Бага наснаас хичээлүүлдэг аэробик ч байт юм уу те. Бүр бага наснаас хичээлүүлдэг. Жишээлбэл ширээний теннис ч байт юм уу те. Ингэм бол яг нарийн хөдөлгөөнийг сурч эхэлдэг үеэсээ яг тухайн спортоор хичээлээд эхлэхээр амжилт гаргах боломж маш өндөр байд юм байна л да. Анхны нарийн хөдөлгөөнүүд нь тэр спортын хөдөлгөөнүүд болоод биед нь яг ингээд програм шиг суун гэсэн үг санаатай байх нь шүү дээ те. Тийм учраас тийм байд. Тэгээд 4 настаас чи эхлээд одоо ингээд баяр хөөр эсвэл гуних гутрах тий энэ мэдрэмжүүдийг мэдрээд эхэлсэн байгаа. Миний надад гэдэг энэ мэдрэмжүүдийг бас аваад эхэлсэн байгаа. Ийм учраас 4 настаас эхлээд хүүхэдтэй аль болохоор бүр нөгөө 0-4 нас хүртэл ив гэд өсгцэн бол 4 настаас эхлээд арай том хүн болцсон юм шиг тий арай том хүүхэд болцсон юм шигээр хүүхэдтэйгээ харилцах нь тухайн хүүхдийн сэтгэл зүй, тархины хөгжил цаашлаад эрүүл мэндэд хүртэл эргээр нөлөөлдөг байна шүү дээ. Энийг аягүй сайн сонсож байгаа хүмүүс нь одоо хэрэгжүүлж байгаа хэрэгтэй. Дээрээс нь өдрийн нойр эрүүл мэндэд 13 цаг унтах хэрэгтэй шүү хүүхэд 4 настай хүүхэд. Танай хүүхэд чинь 13 цаг унтахгүй байвал дэлгэцний хамааралд өртөд байх вэ? Утас мутас үзүүлэхдээ аягүй сайн анхаарах хэрэгтэй одоо тий. Шууд дурлна. Маш одоо дэлгэц бол тий хүүхдэд айгүй хортой шууд дурлна. Орчноосоо авахгүй гой өнгөнүүдийг гой үйл явдлуудыг дэлгэцнээс харж байгаа учраас дэлгэцэнд амрах нь донтох ийм шаардлага байдаг. Тэгэхээр бүр нэг кокомело ч юм уу тий хүүхдүүдийн сувг дээр энэ бүр ингээд хийгдсэн юу байдэн шүү дээ. Хүүхдүүдийг бүр ингээд тасралтгүй яаж татах уу тий хэдэн секунд болоод анхаарал нь сарниж чинь тэр сарних болгонд хүүхдийг сарниулахгүй тулд өнгөө хурцлдаг ч юм уу үйл явдал гаргадаг ч юм уу те бүр ийм зохион байгуулалтаар хүүхдийг одоо тухайн суугт дуртай болгож татдаг ч юм те энэ хүүхдийг илүү тийм донтолт руу авчдаг. Тэгэхээр тэр зүйл маш гоё байгаа учраас хүүхэд дэлгэцийн донтолтод амархан өртөх гэдэг гэсэн санаатай. Тийм учраас айл болохоор ялангуяа 0-4 нас хүртэл нь дэлгэцний хамаарлаас хол байлгаад одоо орчууд аюу хэцүүлдэг гэхдээ хол байлгаад ээж аваагаа харж байгаа шүү дээ хүүхд чинь те хажууд нь уцаа оролдох ч байт юм уу. Яг өөртөөсөө эхлээд энэ үлгэрлийг гаргаад эхэлчихвэл 4 настаас хойш энийг нөгөө хүүхдтэйгээ том болцсон юм шиг хацж эхлэх анхны үе нь баг шүү дээ. Тийм учраас ингээд дүрмээ тогтоож эхэлсэн те. Тэгээд 4 наснаас эхлээд ингээд
үзүүлдэг, цагтай үздэг, үзэх юм хязгаартай ингээ болоод эхлэх юм бол эрүүл мэндэд нь хэрэгтэйгээр цаашид хөгжих боломжтой гэдэг санаа гэсэн. За тэгээд ерөөсөө хамгийн гол зүйл юу вэ гэдэм бэ гэхээр хамгийн гол зүйл юу гэдэм бэ гэхээр тахлаажуулт байдэн шүү. Сүүлийн үеүүдэд би бас сошиал дээр нэлээд харлаа. Вакцинаас татгалзсан иймэрхүү урайлах ч юм айгүйх ажиллаж энэс хамгийн буруу шүү те. Хамгийн буруу зүйл байдаг юм аа. Тийм учраас ерөөсөө гол зүйл нь яах ёстой вэ гэхээр тахлаажуултанд тогтмол хамгаалдаг. Дөнгөж төрсөн нэрачийн ерөөсөө ингээл BCG вакцин, гепатит B-ийн вакцин эхний 24 цагт аваад эхэлж байгаа. Товлолт бүх вакцинд хамгаалдаг. Вакцин гэдэг бол хүн төрөлхтний нээсээ хамгийн том нээлт гэж явдаг. Вакцин байж бид нар нэраа хүүхдүүдэд маш олон төрлийн хүнд өвчнүүдээс аварч хамгаалж энэ нэраа үе хүүхэд үеүүдийг нь эрүүл асуудлууд авч байгаа шүү. Тийм учраас нэвтрүүлгийнхаа төгсгөлд хэлэхэд бүх эцэгчүүдтэй тахлаажуулалтанд маш сайн хамаадараа гэж уриалмаар байна. Эсэргээр нь. Тэстэ нэрээ хүүхдийг нэрээ вакцинжуулахгүй шууд хөл рүү түлхэж байгаагаас одоо ялгаа явахаа тий. Тэгээ хүүхдийн тухай ярьсан чинь маш гоё аз жаргалын юм гормон ялгарсан дугаар байлаа. Тэгээд 5 настай хүүхэд гэдэг бол тантай хамт амьдрах нийт амьдралынхан хугацааны 30% тэр хүүхэд аль хэдийн одоо тий хүрсэн байна гэсэн. Тэгэхээр энэ алтан хизээш дахин давтагдчихгүй нандин мөчүүдийг маань та бүхэн хайрлж одоо эмчийн маань бас заавар зөвлөгөөний дагуу хүүхдүүдтэйгээ санд хахаа гэж бодож байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар чанартай онцлогоо эрүүл ирээдүй эртэлгүүлгийн медскан болон үржигдсаар хариултаа хадгалсан худалдаа үйлчлийн банк маань оролцлоо. Нэвтрүүлэг НТV болоод Мундар радио 107.83 гэсэн хост толгоноор та бүхэндээ хүрэлээ. За тэгээд хамтаа байсан үзэг сонсогчтой болон эмчтэй маш их баярлалаа. Дараагийн дугаараараа уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мундар суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мундар сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.